19 онд би миний бизнест орсон байхгүй. Тэгэхдээ яа миний бизнест орсон бэ гэхээр манайхаа би бүр 17 оноос дагадаг мэддэг. Тэгэнгүүт нөгөө мөнгө гэдэг юм надад айгүй чухал байсан. Тэгээд би хүүхдээ гаргаад гэртээ бүр 2 дахь хүүхдээ гаргацсан тий. Нөгөө айгүй их карьерийн төлөө, ажлын төлөө явдаг байсан хүн чинь нөгөө саяны хэлдгээр нөгөө хүүхэд гаргахаар надад зөгтгөн байлаа гэдэг шиг надад бас зөхгүй байсан байхгүй. Бүр яг л нэг юм дутагдал би нэг юм хийхгүй бүр нэг ястаа нэг юм хариуцлага үүрчээ тэрийгээ бүр ингээд хийхгүй яваад байгаа юм шиг ингээд бүр өөрийгөө ингээд унгаагаад нөгөө нэг зүгээр газар дээр хөрсөн дээр явж байгаа хүн чинь өөрөө нөгөө нэг газраа ухаад орно гэдэг шиг тийм нөхрөө өөрийгөө л оруулсан хинч намайг оруулаагүй хинч чи зүгээр суугаад байна гэж нөхөр шүүмжлээгүй хэлээгүй тэгээд яг үнэхээр нэг цаанаасаа юм хийхин төлөө ч юм уу нэг өөрийгөө тийм сэтгхүүн аваачаад ингээд хайцгалцсан хүн болвол яг тэр өөрөө тэрийг ухаал яваад тийм л. За тэгэнгүүтээ миний бизнес эхлэнгүүтэл за ерөөсөө бизнесийн тухай бодоод юу ч болохгүй. Ийшээгээ орвол би бизнест орчих юм байна гэдээ орсон байхгүй. За тэгсэн чил нөгөө өөрийгөө хөгжүүлээд ингээд ярьсан ингэж байгаа хүмүүс ч бүр өөр төвшөнд ярьж байна. Би бүр өөрийгөө илэрхийлж мэдэхгүйсэн тэр үед. Тэгээд одоо миний бизнест ингээд орох юм бол миний анхны яриа амар эготой айгүй мундаг карьертэй би айгүй сайн ажилтан айгүй сайн ажиллаа гэдэг штэ одоо би ажилдаа орох уу яах вэ бизнесээ мэдэхгүй байна гэсэн тийм асуултыг би асуухад байж гисэн байхгүй. Тэгээд би чинь нэрээ бие зас буюу ингээд өөрийгөө одоо мэдэхгүй байжж би яагаад бизнес хийх гээд байгаа нь чадахгүй байгаа нь ойлгомжтой юм штэ тий. Юу их гээд байгаа чадахгүй байгаа нь би анх удаа одоо л бодож байгаа нь ойлгомжтой юм байна штэ гэд шууд мөнгө өгөөл тэр ондоо юунд мөнгөний сэтгэлгээнд орсон. Тэгээ мөнгө олвол надад нөгөө байжсэн харамлаад исэн би. Тэгээд нөгөө декретний мөнгөө яах вэ за үргэлжчих юм байна гэж бодсон. Энийг л ерөөсөө бишэл хөрөнгө оруулчих гээд тэгээ мөнгөний сэтгэлгээнд орчихсон аахгүй. Тэгээд тэр үедээ би юутай ямар уналтанд орсон байсан бэ гэхээр ерөөсөө нөгөө нэг арай тодруулаад нөгөө саяны хэлснээр хэлэх юм бол ингээд эмэгтэй хүн гэлтгүй ер нь хүн болгон дээр нөгөө бурхан дээр хүртэл байж байгаа гэж байгаа шүү дээ тий. Бурхан чөтгөр хоёр ингээ хоёр мөрөн дээр нь сууж идэг гэд. Тэгээд өөрийгөө яаж унгаасан бэ гэхээр би ингээд өөрийгөө малтаад таснаа ингээд яг нөгөө чөтгөрийн сүнс маань сүнс гэдэг юм уу юу гэдэг энэ тэр чөтгөрийн байдал маань ингээд бүр сэрэдсэн. Ингээл ерөөсөө нөгөө нэг хүүхэд хөхүүлээд байж байгаа, хүүхдээ харж байгаа, хүүхдээ өсгөж байгаа чинь айгүй ад жаргал байх хэрэгтэй байтал чинь нэг хэдэн сар үргэлжилж байгаа аахгүй. Тэгэнгүүтэл яа би ингээд суугаад ах хэрэгтэй юм бэ? Би ямар нэг юм хиймээр ингээ гарыг гэхээр хүүхдээ маань хий харах юм, ялх хүүхдээ яах юм те өчн завлаа яах юм бэ гэдэг бодол төрөнгөтэй болог гэлчин өөрийгөө. Тэгэнгүүт нөхөрлөө нөгөөдөг чинь матагч нөгөө өөрийгөө засч өөртөө ажиллаж сураагүй хүн чинь хажуудах хүмүүс л бай болж байгаа аахгүй. Цаг араал 6 цаг хайцсан бэ тий 7 цаг 8 цаг гэх ингээл орж ирэнгүүт нь баг нөгөө шүүрээ унаад ниснэ гэдэг шиг л хайчаад ирв юу болов би стандараа чамаа бүлээгээд ийм болоод ингээд гэл ингээл яриад ингээл нөгөө төчстэй нэрэ аюу эцүүдч эхэлж байгаа аахгүй. Тэгээл эхлээд болол инглээ тэглээгээл хариулна миний анд тест чих 1 жил болчих гээл гойн тий. Тэгсэн чинь хүн тэгээд тах тусам нөгөө нэг ингээд бүр ингээд лавшраад байдаг байгаа аахгүй. Би бүр ингээд аргадаад автсан бүр нөгөө өөрийнх нь нөгөө нэг юм юун чанар нь ингээд лавшраад ирсэн тэр үед бүр нөгөө бусдаас ингээд нөгөө хариуцлага тохиох байдал нь тэгээд тэр үедээ бол тэрийг анзаарахгүй байгаа шүү дээ. Өөрөөсөө асуух тухай болвол ерөөсөө мэдэхгүй байснаа ингээд ерөөсөө яг хөтөлбөрөөс л гаргаж ирж байгаа байхгүй. Би чинь ерөөсөө ингэж байж болохгүй юм шүү дээ. Хариуцлага гэдэг юм чинь над дээр ах хэвээр байна гэдэг. Гэхдээ яг тэр зүйлийг ингээд өөрлөгөө буцаагаад ингээд онилохоор амар өвдөлттэй юм лээ. Бүр ингээд өвдөөд харамч ингээд зүрх өвдөөд сэтгэл өвдөөд бүр ингээд юу ч бодмооргүй санагдаад ингээд цутаамаар санагдаад нөгөө нэг дасгалуудаа ажиллахаар чинь бүр аюу хэцүү байдалд ороод тэгэл яг тэр мөчөөс ингээд хариуцлага гэдэг юм чинь зөвхөн над дээр ах хэвээр байна. Би ингээд хийж болохгүй юм байна гэд яг ингээд өөр дээрээс авч эхэлснээс мөнийн сэтгэлгээнээс би бизнесээ гаргаж ирсэн байхгүй. Нөгөө миний бизнесээсээ биш. Тэндээс би яг ингэж нөгөө нэг өөртөө итгэх хэвээр байна. Өөрийгөө хайрлах хэвээр байна гэдэг тэр нөгөө зүйлийг ингэж гаргаж ирж авсан.
тэрүүгээрээ бүр ингээд мөнөө сэтгэлгээ надад бүр яг оронгоор намайг өөрчилж өөрчилсөн байна. Би нөгөө бичих юм дээр ээжидийн давхуургээ бичсэн байхгүй айгу юуны хөрлөөр. Тэгээд яг ингээд өөрийгөө нөгөө ясаараа ингээд коучлээд ямар нэгэн асуудал бэрхшээл тулгархад тэрнээсээ нөгөө яг саяны хэлдэг нөгөө нэг ингээд алга хөрвүүлж байгаа юм шиг асуудлыг боломж болгож хуургах тэр нөгөө асуултуудыг өөрөөсөө асууж чаддаг болсон байснаа бас мэдсэн. Тэгээд яг тэр үед нөгөө нэг тэр одоо хөтөлбөрт хамрагдах хүртэл би айгүй хөнгөн амьдраад байгаа юм шиг уг нь санагдаад тагсан. Нэг уналт байхгүй. Бүх юм ингээ болоод байгаа юм шиг ажилтай байна, гэр бүлтэй байна, мөнгөтэй байна, хүүхэдтэй байна. Тэ нэг юм байх ёстой юмнууд надад байгаа юм шиг. Тэгсэн чинь тэр нь өөрөө уналт юм байна гэдгийг ойлгосон бас айгүй том юм байсан. Цохилт байсан. Энд чинь ерөөсөө тухлаг бүс юм байна. Тэ чи хэрвээ ингэсэн болвол зүгээр л уналт руугаа өдрөө болгон халахмаар л ойртож байгаа юм байна гэдэг зүйлийг Моника хэлснээр бас айгүй том цохилт болж байсан. Болоод байна гэж бодсон юм чинь уналт руу төгсөж байгаа шалтгаан болж байгаа. Өөрөөр хэлбэл би нэг юм тогтмол сэтгэлгээтэй болсон нэг юм өсөх тухай бодохгүй болчихсон. Тэгээд бүхэл одоо энэ дотор зарим нь ээж болсон, зарим нь одоо ээж болох гээд байж магадгүй. Тэгэхээр бүх эмэгтэй хүнд болохоор нэг юм гоё цаг хугацаа ирдэг юм лээ. Нэг өөртөөгөө ажиллах, тэг хүүхэд гаргах цаг хугацаа, хүүхдээ асрах тэр хугацааны цаг хугацаа байхгүй. Яг өөртөөгөө юу яах. Тэгтэл тэрийг бид нар эхний хүүхдээр бол би зүгээр ингээл өнгөрөөцөн. Нэг жил ингээл сахуу хүүхдээ авч байгаа л тэгэл ажилдаа орчихно. Хайрын бистэй тэнд чинь бас л нэг цаг хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Миний амьдралын гэр бүлийн маань амьдралын үр хүүхдийн маань амьдралын бидний хийж чадах тэр энерги зарцуулах тэр цаг хугацаа бас өнгөрчл байгаа байхгүй. Тэгтэл зүгээр л ингээл дараагийн жилээ хүлээгээл ажилдаа орох хугацаагаа хүлээгээд ч юм уу ингэж stand болохгүй байна. Бас одоогийн байгаа төвшнөө бид нар болцсон байна гэж бас болохгүй байна гэдэг юу бол дандаа юм нэг өсөлтөө сэтгүүтэй. Би энийг чадсан дахиад юу чадахгүй тий. Ийм уналт ирж штэ. Ийм юм бэрхшээл болж штэ. Тэгвэл би одоо энийг яаж эндээс нэг тийм ухаарл болж авах юм бэ гэдэг. Тэгээд би өөрийгөө одоо нөгөө хөгжүүлснээс болоод гэсэн юм уу, яаснаас болоод гэсэн. Өмнө нь ерөөсөө нөгөө нэг ингээ болоод байсан зүйлээс тэрнээс хойш надад бүр үнэхээр жинхэнэ амьдралын муналтууд бол гарч ирсэн. Тэгэхээр би нөгөө өөртөөгөө ажиллаад сурсан байснараа л би нөгөө төхөөсөө давж гарч байгаа байхгүй. Бид нар даваад гарчлаа болчлоо гэж ерөөсөө бодож болтгүй юм билээ. Дахиад нөгөө өөр шалгуур ороод ирэхээр унжлаа байхгүй. Яг тэгвэл өмнө нь би тэр зүйлийг даваагүй учраас тэр зүйлдээ тохиолдож байгаагүй учраас тий хайртай хүмүүсээ алдах ч юм уу тэгэл бид нар нөгөө нэг ингээл жил болгоно бас нэг өөр бэрхшээлүүд үнэхээр гарч ирдэг юм билээ. Амьдралд тэгэл дардаа явна гэж үнэхээр байхгүй.